Яг хүн яг шивээс хийлгэсэн яг тэр өдрөө хизээч мартдаггүй. Яг Монголд хамгийн сайн шивээс чинь яг хэн бэ? Хамгийн сайн артист нь хэн бэ? Яг үүндээ Монгол тату артист байх хамгийн амархан. Арьс болохоор ингээд махан биеийг гадны биетээс ингээд хамгаалж байгаа. Тэгэнгүүт шивээс болохоор ерөнхийдөө spiritually бас хамгаалдаг давхар. Би бол өвдөлтийг байх ёстой гэж боддог шивээсэн тэр. Яг копидж хийх гээд дарааддаг хүмүүс байдаг байхгүй. Үгүй би яг энийг л хэлгэнэ. Ямар ч шивээсгүй хүн ингээд орж ирээд нэг юм нэг шуун дээр нэг иймэрхүү шивээс хийлгэлээ гэж бодъё л та. Тэнгүүд тэр хүн хизээч зогсдгоо байхгүй. Би ер нь зогсож исэн. Ер нь бол харж байгаагүй. Ягаад тэгэхээр сайн байцгаана. Наваг Бачралын мөгтлөг гэдэг хүмүүс тулгаа гэдгээр нь мэднэ. Тэгээд 50,000 тад төрж өссөн. Тэгээд 19 оноос хойш шивээсний урлагт ороод одоо ингээд 7 дахь жилдээ шивээс хийгээд явж байгаа артист байна. Анх яагаад шивээс хийх болсон бэ гэхээр 19 онд тэр чинь би 18 онд нэг Америкт хэсэг хар ажил хийж байгаад ирсэн. Тэгээд ерөнхий дайжгүй мөнгө олдог юм хийхгүй болохгүй гэж боддог гэсэн. Тэгээд нэг өдөр шивээс хийлгэд сууж хагаад ер нь яагаад би шивээс хийж болохгүй гэж. Тэгэл шууд тухайн үед офис хямдхан байсныг хэлгүү. Тэгэл нэг найзтайгаа 300,000 төгрөг нийлүүлээл. Тэгэл нэг офис түрээслээл урцаагаас очиж нэг шивээсний 100 грамын буудаг аваад тэгэл шууд найзууд дээрээ тушаал хийж эхлэв. Гэтэ ер нь их хөвчлэн Instagram, YouTube гэл яг тиймэрхүү платформуд дээрээс яг мэдлэгээ олж аваад сурсан та. Ер нь миний амьдрал нэг жоохон өөдөртэй. Яг хүмүүс нэг шивээс чин артист гэл тэнгүүд. Тэгэл амар химээгээл тэнд ингээл гүүгээл тэгдэг гэж боддог. Яг үнэндээ үгүй. Миний амьдрал бол тэгэл өглөө гэрээс харна ажил дээр ирнэ. Ажлаа дуусгаад яав найз нөхдөдөө уулзна. Тэгэл гэрлөөгөө харна. Кино үзэх дуртай. Орой гэртээ ирэл нэг гоё кино тавил тэрийг харж байгаа л тэгэл маргааш дахиад шинээр эхлэндэ. Тэгээ 19 онд чинь яг шивээс одоогийнх шиг тийм амар хөгжөөгөө. Тэгээ дээрэс нь нэг шивээстэй хүмүүсийн талаарх үзэл бодлыг нийгэмд дандаа л нэг болж утггүй хүмүүс шивээс хийлгдэг ч юм уу. Яг тиймэрхүү үзэл бодолтой байсан. Тэгээ манай гэрийнхэн ч гэсэн яг намайг би ингээд тату артист болоод шивээс хийгээд амьдралаа авч явна гэж хатвал бүтэхгүй болохгүй. Ер нь яах юм зүгээр өөр мэргэжлэр карьер өгөө явсан хамаагүй гэж хэлчихсэн. Тухайн үеийн шивээсний хөгжил бол бас тийм амар сайн бол байгаа шүү дээ. Одоогийн шиг энэ iPad, принтер тэгэл гоё шивээсний машин, гоё олон төрлийн зүү, чанартай будаг ер нь бол нэг амар их бол байгаагүй. Тухайн үед яг хүмүүсийг шивээсний студ гэдэг бас ойлголт байгаагүй. Миний нэг ганц эхлэхдээ зорьсон юм болохоор яг шивээсний студийг яг студ утгаар нь хүмүүстийг таниулах тиймэрхүү зорилго анх тавьж ирсэн өөртөө. Яагаад тэгэхээр хүмүүс дандаа шивээсний салон, зөвхөн шивээсний газар ч юм уу нэг тийм сонин нийслэлүүд нэрлэдэг байсан. Тэгээд яг шивээсний студ гэдэг нь яг тухайн онд одоо юу гэдэг чинь тийм custom design гаргаж өгдөг те. Одоо салон гэдэг чинь яг өөр юмнуудыг нэрлэдэг байгаа шүү дээ. Тэ ерөөхдөө бол анх эхлэхэд бол нэг тиймэрхүүлээс тэгэл анх миний сурж исэн машин шиг юм бол одоогийн шиг юм гоё пен биш. Нэг хуучны coil машин педалтай өөрөө бүх юм өгсөрнө. Буцаага бүх юм задлана. Өөрөө тоёд чинь нэг вольт молтой мэдрэмжээрээ тааруулна. Одоогийн шиг нэг пен дээр байгаа шиг нэг вольт нэгэл шууд гарч ирэл ингэж тааруулдаг. Зүүнийхээ цохилтыг бас өөртөө тааруулна. Тиймэрхүүлсэн 19 онд ер нь л. За, шивээсийг бол ерөнхийдөө бол яг амьдралын хэв маяг л гэж тодорхойлох юм уу. Тэгэхгүй одоо нөгөө шивээс хийлгэн гэдэг чинь ерөнхийдөө амар том зориг тэгээд тийм нэг sacrifice яваад байгаа шүү дээ. Гэр бүлийнхээ эсрэг үзнэ, ажил төрлийн карьер нь болох уу болохгүй юу мэддэхгүй те. Тэгэнгүүт л яг шивээс хийлгэж байгаа хүмүүс ер нь бол яг амьдралынхаа хэв маягийг дагаал яг өөр ингэсэн онцлогтой тийм шивээс хийлгдэг гэж боддог. Тэгээд яг тату артистийн хувьд аль болох дахинд автагдахгүй тийм гоё бүтээл гаргуул гоё санагддаг. Тэгэхгүй нөгөө хүмүүс тэгэл Pinterest-ийн шивээс юм уу одоо хуучин бол нөгөө зүгээр шууд Google-ээс хайгаал
ийм шивээс тийм шивээс гэж хайгаад шууд зураг нь авчирал хийлгэждэг. Одоо Pinterest-ээс ингээл шууд бэлэн дизайн авчирал хийлгэждэг болсон. Тэгээд яг үүндээ тийм биш. Яг зөвхөн тэр хүний бие дээр дахиж давтагдахгүй яг тийм хийвэл аюугаа кайфтай санагддаг. Урлаг бүтээх инспирэшн яг хүн болгоныхыг амар өөр л хэл та. Гэтэ одоо жишээ нь би өчтөр найз охинтойгоо музей Чингисийн музей орж үзээд тэгэд яг нэг монголчууд амар тийм гүнтэй маш асар их түүхтэй хүмүүс шүү дээ. Тэгэнгүүт яг шивэсний соёлыг харангуут улс орон болгоо яг түүхээсээ үндэслэж ч юм уу түүхээс гаралтай тийм шивэснүүд ер нь бол амар хийгддэг. Одоо хамгийн наазахын жишээ нь Япон шивэс бол тэр чигээрэл Японы түүх, Японы домог амьдралын хэм маяг тиймэрхүү юмнууд явдаг хгүй. Тэнгүүт өчтөр Чингисийн музей орж үзэнгүүт тэндээс бол жишээ нь би амар их инспирэшн авсан. Яг одоо амьтдыг одоо монголчууд яаж дүрсэлдэг байсан, яг ямар утга учирыг илэрхийлдэг байсан. Тиймэрхүү юмнуудаар нь яг бүтэн тийм нуруу дүргэлт ч юм уу, бүтэн слив хийх ч юм уу. Тиймэрхүү инспирэшн ер нь бол орж ирдэг. Тэгэл инспирэшн ерөөсөө рандом гинт л орж ирдэ шүү дээ. Орой унтахаас өмнө Instagram ухаад хөвчж хахад одоо нэг гоё артистийн хийсэн бүтээл хардаг ч юм уу. Тэгээ тэрнээс нь инспирэшн авч болно. Тэгэл YouTube үзнэ, YouTube-ээс бас тэгэл яг шивээс хэрхэн бүтэж байгааг харангууд тэгэл энийг өөрчлөөд энийг болгоод тэгээ хийчих юм бол бас гоё харагдаж болох юм байна гэдэг ч юм уу. Яг тиймэрхүү юмнуудаас ер нь бол амар их инспирэшн авдаг. Шивэснээс өөр ер нь бол аялах хоббитой. Тэгээд би чинь нэг хэсэг нэг жоохон дуу шоу хийх гэж оролдож үзсэн. Тэгэл ер нь бол шивэс яг ингээд хоббигийн төвшөнд гэх юм бол ингээд бүтэн 100% хобби. Би яг нэг хүмүүс ажил гэж ярьдэн штэ. Би бол ажил гэж ярьдаг. Гэхдээ ажил гэж хүлээж авдаг. Тэ нэг өглөө босоод яаж явна гэдэг ч юм уу тийм байдгүй. Тэгэл оройн хийх шивээсээ бодоод өглөө нь амар гоё ирч хүчтэй ирээл тэгэл хийсэн шивээсээ хараад тэрнээсээ бүр урам аваад за энийг одоо юу гэдэг чинь тэ бүтэн гар дүүргэж ивэл дараагийн суултан дээр бүр гоё болно доо гэдэг ч юм уу. Яг тийм болохоор яг шивээс бол яг ингээд хоббиний төвшөнд бол маш өндөр. Тэгэл тэрнээс гадуур бас аялах дуртай. Сая он гараад Хятад, Вьетнам, Таиланд, Япон гэдэг газруудаар өөрөвчтэй аялал хийсэн, шивэсний соёлыг судалсан, олон шивэсчтэй танилцсан. Тэгэл ер нь бол аялах аюу гоё дуртай. Tattoo shop болохоор ингээд нэг walk-in шууд хаалгаар ороод ирж байгаа хүмүүсийг шивэсийг хийчдэг. Гэхдээ tattoo studio гингүүтэй студ гэсэн утгаараа яг арай нэг тийм жоохон private байдаг. Тэгээд хүмүүс одоо за бүтэн нуруу дүргэлт хийлгэлээ гэж бодоход эхлээд ирээд нэг консультейшн уулзалт хийгээд ерөнхий санаагаа ярилцаад ийм шивэсэн дотор багтана одоо ийм өнгө орно иймэрхүү стилтэй байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмаа ярилцаад тэр хугацаанд яг зураг гаргахаар бол зургийг нь гаргана. Маш удаан үргэлжилдэг те. Одоо ер нь бол барбаруудтай тест одоо нөө эрэгтэй хүмүүс нэг барбара сольж чаддгүй штэ. Яг нэг очиод сурцсан яг өөрийг мэддэг. Тэрнтэй ер нь бол төстэй. Ер нь бол нэг хэсэг би жижигхэн шивээс амар хийдэг болцсон байхгүй. Тэгэд яг жижигхэн шивээс хийх нь яг тийм муу юм биш л те. Тэгтээ яг нэг байнгын жижигхэн шивээсээр нь үнэтэй байвал ингээд нөгөө би дотоод ертөнцөө гаргаж чадахгүй те. Одоо миний дотор бас нэг бодож явж байгаа өөр шивэсний стил төрөл байгаа шүү дээ. Тэрийг би өөрөө илэрхийлж гаргаж чадахгүй байхгүй. Тэгэхээр яг би артист биш зүгээр л яг нэг шивэс хийдэг хүн болчиход байгаа байхгүй. Зүгээр л яг шивэс яг сайн техниктэй хийдэг. Тэрнээс яг өөрийн гэсэн тэр дотор байгаа урлагаа гаргаж чадахгүй. Тэгээ угаасаа над дээр ирж байгаа хүмүүс ч гэсэн ер нь ихэвчлэн нуруу дүүргэлт, гар дүүргэлт, хөл дүүргэлт ер нь бол дандаа тийм дүүргэлтүүд л хийх сонирхолтой болсон. Ямар ч шивэсхүү хүн ингээд орж ирээд нэг юм за нэг шуун дээр нэг иймэрхүү шивэс хийлгэлээ гэж бодъё л та. Тэнгүүд тэр хүн хизээч зогсдгоо байхгүй. Би ер нь зогсож исэн. Ер нь бол харж байгаагүй. Яагаад тэгэхээр хүмүүсээ хамгийн хилдэг юм ингээд амар хоосон санагдаад байна гэдэг тоххой. Тэгээ мэдээж тэр мэдрэмж нь бол угаасаа үнэ. Хүмүүс нөө зарим нэг ингээл нэг өвдөлт нь амар гоё, нөө шивэс хийлэх өвдөлт гоё гэдэг нь шүү дээ. Яг үүндээ тэр өвдөл чинь нэг тийм
гоё өвдөлт бол миний хувьд бол биш яг нэг тийм жоохон залхаас өвдөлт байдаг байхгүй. Тэгээд яг хав зүгээр нэг шивээс хийлгэж дуусаад араас нь авдаг мэдрэмж нь аягүй гоё. Одоо юу гэдэг чинь нэлээ өвдөлттэй газар хийлгэлээ гэж бодоход би ингээд тисэд энэ шивээсийг ингээд тисэд хийлгсэн учраас те би энэ дээр ийм гоё шивээстэй боллоо гэдэг ч юм уу те. Ерөнхийдөө бол би бол өвдөлтийг байх ёстой гэж боддог шивээсэн дээр. Тэгэхгүй нэг хүмүүс ч одоо юу гэдэг чинь шууд мэдээ алдуулах төрхөл одоо сүүлийн үед бол зүгээр нэг анестезиа энтерт ороод шууд бүтэн унтуулганд орж байгаа бол шивээс ингээл амар хэрэг нэглэлээд. Тэгэхээр яг жоохон утахгүй санагддаг. Гэтэ яг нэг хүмүүс шивээсэнд донтож байгаа гэдэг жаа штэ. Тэнгүү тэр нь яг үнэндээ ямарваа нэгэн тийм өвдөл ч юм уу нэг тийм өөр юм биш. Зүгээр өөрийнхөө харагдах байдалтай илүү дуртай болж эхэлдэг. Тэ яагаад нэг шин шивээс хийлгсэн хүмүүс ингээл баян ингээл толны хажуугаар явахдаа ингээл шивээс хаардаг ч юм уу те. Ер нь бол хүн болгоны яг нэг тийм цаанаасаа гаргадаг үйлдэлүүд байдаг байхгүй. Тэрийг бодоод үзэнгүү зүгээр л ер нь хүн яг тэр өөрийнхөө одоо өөрчлөлтөд одоо обсесд болоод тэгэл дахин шивээс нэмүүлээл тэгэл нэг мэтгэд тэгэл битүү шивээстэй болцсон сууж тийм да. Одоо Монголд яг тату артист байхын яг тийм яг хэцүү ч ихэнх шааш. Тэгэхээр нэг жоохон тийм хүндрэлтэй талууд нэг хэсэг бол яг нэг жоохон мэдрэгддэг байсан. Гэхдээ одоо ингээд эргээд бодонгууд яг үүндээ Монгол тату артист байх хамгийн амархан. Яагаад гэвэл зах зээл жижиг учраас тэрийгээ дагаад нэг яг тийм амар сүртэй тийм нэг өрсөлдөөн байдгүй гэх юм уу? Маш тайван жижигхэн тэгэл тату артистууд ер нь хөвчлэн л бинийгаа бүгдөө мэддэг. Жохон хэцүү санагддаг юм яг студ нээх ч юм уу, түрээсийн газар хайх ч юм уу. Яг тэр тал дээр нэг жоохон асуудал ялчгүй гараад байдаг. Гэхдээ одоо хамаагүй. Нэг тийм сонирхолтой факт өгөх байхгүй юу? Одоо би жишээ нь энэ шивээсийг 18 онд Америкт ажил хийж байхдаа Монголоос нэг шивээс чин ах ирээд тэгээд очиж хийлгэжсэн. Тэгээд яг хүн яг шивээс хийлгэсэн яг тэр өдрөө хизээч мартдаггүй. Яг тухайн өдөр яг юу мэдэрч исэн ч юм уу, юу бодож ин шивээсийг хийлгэсэн яг тэр юм хизээч мартдаггүй. Ер нь яасан ч мартдаггүй. Тэгэхээр угаасаа яг тэ тухайн үед би ийм үзэл бодолтой байсан байна. Би ийм сонирхдаг байсан байна те. Тэр чигээрээ түүхэл өгөлдөг. Нэг хүмүүс шивээсийг амтай амгүй те хамгаалт энэ дээрээ гэж ярьдаг байсан. Тэгээд би бол яг эхний хэдэн жилдээ тийм нэг амар сүртэй ач холбогдол өгдөг. Шивээсийг угсаал гоё харагдах гэж хэлдэг болохоор тийм байдгүй гэж боддог гэсэн юм байна. Монголчууд ингээд дээр үед одоо ингээд отгоор ингээд амьдарч байгаа шүү дээ. Тэнгүүд нэг отог дунд ингээд нэг шивээс хийдэг хүн байдаг байсан. Тэгээд тэр шивээс хийдэг хүн яг ямар зорилгоор шивээс хийдэг байсан бэ гэхэлэр нэг бол хамгаалт маягаар хүмүүстэр одоо амьтанд дүрслэх ч юм уу тиймэрхүү шивээс хийдэг байсан. А нэг бол одоо хүн асуурсны дараа тэр амьдралдаа хийж гүйцэлдүүлсэн тэр одоо юмнуудын одоо биен дээр нь одоо нэг хүмүүс тэмдэг тавина гэж ярьдаг штэ. Тэгж үлдээдэг байсан. А тэгэнгүүт түүх одоо тиймэрхүү юмтайгаа ингээ холбоод үзэнгүүт яалчгүй шивээс ингээд нэг жоохон амтай юм шиг санагддаг болсон. Тэгээд арьс болохоор ингээд махан биеийг гадны биетээс ингээд хамгаалж байгаа. А тэгэнгүүт шивээс болохоор ерөнхийдөө spiritually бас хамгаалдаг давхар хамгаалт гэж би ер нь итгэдэг болсон. Тэгээд хүмүүс нэг тийм сонио асуултнуудаас сууд идэх байхгүй. Нэг Монголд хамгийн сайн шивээс чинь нэг хэн бэ? Хамгийн сайн артист нь хэн бэ? Миний хувьд бол нэгдүгээрт бол харилцаа хандлага байдаг. Яг сайн артистыг тодорхойлох. А тэгээ хоёрдугаарт гэх юм бол яг хийцээс скиллээс гадна тухайн артистын шивээс яг олон жилийн дараа насжилт нь яг яаж үлдсэн байна. Би бол тэрүүгээр амар их авч үздэг болсон. Яагаад гэвэл сайн шивээсийг яг шин дээр нь тодорхойлох ямар ч тийм боломжгүй байдаг байхгүй. Хизээ нь ялгарч ингэж салдаг вэ гэхэлэр нэг 3 4 5 жил болдог ч юм уу. Тэгэнгүүт яг тухайн шивээс одоо яг тэр хэвэндээ байна уу? Эсвэл бүр ингэ нэг
буулдаг нь дарахаад ингээд те нэг новшин болцсон байна уу? Яг насчлалтаар нь хавч үздэг. Миний хувьд бол ариун цэвэр хэр сайн сахиж гин тэрийг харна. Дээрээс нь уран сэтгэмж юу нь бол амар нөлөөлдөг. Яг копид хэлэх гээд дарааддаг хүмүүс байдаг байхгүй. Үгүй би яг энийг л хэлгэнэ. Хүмүүс нэг жоохон халтар шивэстэй гэж ярьдэн штэ. Тэнгүүд яг үнэндээ яг шивэс нь халтар гэж болно. Гэхдээ тухайн хүн өөрөө яг шивэсээ тодорхойлдог болохоор хичнээн үнэтэй гоё шивэс хийлгээд тэ хичнээн амар хүн дээр очиж шивэс хийлгээд гоё харагдахгүй хүмүүс байдаг. Тэнгүүд бүр ингээд үнэхээр траш тэ муухай эцтэй тийм шивэстэй мөртлөө гоё харагдуулж чаддаг хүмүүс байдаг. Хичнээн гоё шивэстэй байгаад өөрөө шаахгүй бистай бол тэгэл угаасаа л шаахгүй штэ. Шивэс нь гоё харагдахгүй шивэстэй байгаад ч гоё харагдахгүй юм.